сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Би сая энэ хурганганда тос өртөөчээд тэгээ эндээс нь том хургангааг нь авчлаа. Энэ дургаад тэгээд энэ дагах суулгаад тэгээ эндээс ингэж явсаар агаад ингээд тэгээд энд ирсэн. Ингээд тойрол амширлсан. Ингээд 3 ширхгийг би тарьсан. Би сая бичлэг хийгээд үр аваад юу яасан чи 10 хэдэн минут болчлоо. YouTube дээр оруулахаас Facebook дээр орохгүй байна. Тэгээ дахиад ингээд нэг тавчхан курс ийм богинохон бичлэг хийж байна. За энэ хоёр нь болохоор нэг өрсөлгөнөөс гарсан 2 том байна. Энэ нь болохоор энд анх тариад тэгээ эндээс явсаар агаад ингээд энд ирсэн. За энэ хургангааныхаа үрийг би одоо авчирна. За энд би сая бичлэг хийгээд үрээ авцсан байгаа байдал нь. За ийм эко гоё хургангаа. Энэ хургангаа болохоор ийм том хургангаа байсан. Ийм том. Энэ болохоор энэ дээдлийнхэн хэсэг байна. Энэ ингээд үзүүрийнхэн хэсэг ийм хургангаа байсан. За би энийг ингээ голоор нь хуваагаад дахиад голоор нь хуваагаад энэ талыг аваад тэгээд аяганд хийгээд үрийг хож аваад би энэ аяганд хийгээд тэгээд цэвэрлээд тэгээд осонд хийгээд шүтсэн байгаа байдал нь. За би энэ талынхаа энэ хургангааныхаа үрийг ингээд авчлаа. Одоо энэ үрийг аваад ингээд цэвэрлээд нэг бэлцгнөр байхгүй их сайхан байна. Ягаад гэвэл нэг болцсон гүйцсэн. Мөчр дээр нь одоо ингээд сайхан удаан байлгаад ийм том болоод ирэхээр ингээд аяндаа болцсон гүйцэд ингээд шууд тэг хийх гоё цэвэрхэн байгаа үстэ угаач нөгөө арилган гэх юм байхгүй юм гоё цэвэрхэн. Одоо дээрээ хөвж байгаа нь болохоор ямар нэгэн гэмтэлтэй тэгээд сайн болцгүйцэг хүн ингээд дээрээ аяндаа хуваагаараа дэрнэ. Бусд нь ингээд ороо тунчин. Тэгээд та бүхэн энэ эко био хургангааныхаа үрийг аваад эргчил тариараа. Энийгээ тариад өрслүүлээд ургуулад тэгээд гоё үрийг аваад өөрийн гэсэн юм эко хургангааны үртэй Монгол оронд нүтгэжсэн ингээ Монгол хургангаа гэдэг юм гоё өөрийн гэсэн та бүхэн юм хургангаатай өөргөс тэмхтэй улаалалтай юм гоё болоорой гэдэг Монгол орон тал нутгаар нь дүүрэн бордоо байгаа юм чинь энэ тэгшиг биш одоо энэ бусад орон шиг цемдэн дээр цаас дэвсээд ногоогоо тарихгүй шүү дээ. Тийм учраас тэр сайхан газар нутагт дээр цөмөрөө гоё эрүүл хүнсээ тариад тэгээд натур Монгол орн гээд дандаа эрүүл юм органик хүнсээ иддэг биологи тийм ногоогоо тарьдаг натур ногоогоо эко био ногоогоо тарьдаг тийм гоё орон болчихвол гоё байна. Гадаадд ах トゥ нар нь сурдгуу явдгуу хүн гэж бараг байхгүй ш. Тийм учраас та бүхэн дандаа ийм эрүүл био эко ногооныхоо өргнүүдийг аваад өөрсдөө ингэж өөрийн гэсэн гоё үртэй тэгээд тэрийг жил болгон ингэж хурааж аваад ингэж тарьдаг. Энэ био үр байгаа нь био Монгол үр байгаа гэж чагээд эко Монгол үр гэдэг ийм өөрийн гэсэн гоё юм үртэй олчвол гоё вэ. Тэгээд би та бүхэнд ингээд үр аваад байна. Одоо энийг хараа ингээд доороо тунчихсан. Энийг ингээд тасгачихна. Ингээд тасгахад нөгөө дээрээ тунжсэн. Дээрээ хөвжсэнүүд нь бүгд наад тэгээд дараа ингээд гоё эрүүл ургах нь бол ингээд дараа тоноод төлчихөж байгаа биз дээ. За
ийм гоё болж байна. Одоо энийгээ цөмөр усанд хийгээл жоохон байлгаж байгаа. Жоохон ингээ гараараа угааж хэрсэн ч болно да. Тэгээ шууд шүүчнэ. Шүүлтүртэй. За ингээ шүүж аваад. За энийг ингээ цаасан дээр тэнэлгээл. Ингээл гоё таачин да. За ингээд энэ нүүр хавар очин тэгээ та бүхэн энэ эко бионогооныхоо үрийг энэ 28 ихээр 2299 цент дээр би авчирсан байна. Дотроо ийм 10 ширхэг үр байсан. Тэгээд 4-ийн тарьсан. Талбай байхгүй болохоор 4 ширхэг үр тарьсан. За тэгээд та бүхэндээ 4 ширхэг үр тариад 3 ширхгийн тарьсан юм би. 3 ширхгийг тариад 3 ширхгээр нэгнээс нь 2 хоргонгоо аваад тэгээд 4 ширхэг хоргонгоо авчиж байгаа юм байна. Нөгөө хоёроос нэгийг аваад өрөө явуул чин 4 ширхэг хоргонгооны үрийг би та бүхэнд явуулаа. Тэгээд та бүхэн өсөж үржүүлээд өшөө олон болгоод тэгээд өөрийн гэсэн эко гоё био ногоотой болоорой. Ингээ та бүхэнд амжилт хүсье.